За ерөнхийдөө бол өнөөдрийн энэ шийдвэрийн гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх гэдэг маань ерөнхийдөө сүрээгүй ирээдүйн төлөө хамтдаа гэсэн уриан дор хийгдэж байгаа юм. За Монголын Сүмийн эмч мэрэгчлэтнүүдийн холбоо 2016 оноос эхлээд сүрээгүй ирээдүйн төлөө хамтдаа гэсэн сургалт хэлэлцүүлгийг сумдын цэцэг дарга нар болон сумдын эрүүл мэндийн удирдлагуудын төвшөнд бол тодорхой хийгээд ирж байсан. Тэгээ энэ байдлаас харахад бол ер нь бол энэ шийдвэр гаргасан оролцоог бол нэлээд том хэмжээнд зайлшгүй хийх шаардлагатай юм байна гэсэн ийм бодол төрсөн. Тэгээ энэ асуудлаа эрүүл мэндийн яам болон холбогдох газруудад нь танилцуулаад өнөөдрийн сургалт семинарын үйл ажиллагааг хийхээр тогтсон. За мэдээч шийдвэр гаргагчид өнөөдөр энэ чиглэлээр мэдлэггүй ямар нэгэн мэдээлэлгүй байх юм бол гарч байгаа шийдвэр нь бас л тодорхой хэмжээгээр өрөөсгөл гарна. Тэр утгаараа бол сүрээгийн чиглэл бол сүрээгийн талаар бол Монгол улсын хэмжээнд онцгой анхаарах зүйлийн нэг болсон. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол сүрээгийн асуудал бол нэр заагдаж орсон байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол тодорхой ажил зохион байгуулж бүгдийг уриалах тэр чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэх асуудал зайлшгүй тулгарч байгаа гэж бид үзэж байгаа.